За бүгдээрээ сайн байцгаана уу? Намайг Володигийн Лувсан Дамдин гэдгээ. All in Монгол хаатын бизнес загвар гэсэн номын зохиогч ийм хүн байна. За өнөөдөр мөнгө олох аргын талаар ярилцъя гэж анх удаага нэг юм бичлэг хийж үзэж байгаа. За ер нь бол мөнгө олох хоёр арга байдаг юм байна л да. За яагаад хоёр арга гэж хэлж ийм нэхэр сэтгэлгээ өөрөө хоёр янз байдагтай холбоотой. Задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх гэдэг. Задлан шинжлэх сэтгэлгээг ашиглаад мөнгө олж явах юм бол одоо бизнес сэтгэлгээний арга гэж байгаа. Харин нэгтгэн дүгнэх аргыг ашиглаад мөнгө олж явах юм бол хаатын бизнес сэтгэлгээний загвар гэж хэлж болж байгаа. Тэгэхээр мөнгө олох ийм хоёр арга байсаар байтал яагаад бид нэр зөвхөн нэг аргыг нь сонгоод зөвхөн одоо бизнес аргаар мөнгө олох гэж гүгээд идэв бэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ одоо мөнгө олох нэг арга нь буюу одоо хаатын сэтгэлгээгээр яаж мөнгө олдгийг энэ талаас нь ярилцъя. Гэхдээ одоо энэ хаатын сэтгэлгээ, бизнес сэтгэлгээ гэдэг бол ерөөсөө сэтгэлгээний хоёр туйлд байдаг. Одоо нэг нь бол задлан шинжлэх сэтгэлгээний туйл руу явцсан сэтгэлгээ, нөгөөх нь нэгтгэн дүгнэх сэтгэлгээний туйл руу явсан. Ийм эрс хоёр өөр ерөөсөө хоёр чигүүрийн сэтгэлгээгээд ойлгочих болно. Тийм болохоор одоо энэ хоёр сэтгэлгээний одоо адилхан тал нь ийм байдгаа гэж ярихаасаа илүү энэ хоёр сэтгэлгээ эрс ялгаатай ийм зүйлээр ялгагддаг, нөгөөх нь ийм ялгаатай гэд одоо ялгааг нь ярих юм бол илүү ойлгомжтой болно гэж бодож байна. За тийм ч болохоор одоо хэдүүлээ юм нэг улаан зураас татж ягаад энэ талд нь бизнес сэтгэлгээ ийм байдаг юм аа. Энэ талд нь болохоор хаатын сэтгэлгээ ийм байдгаа гэдэг. Тэр болгоны ялгааг нь яриад явъя гэж бодож байна. Тэгээд энэ ялгааг ярих явцдаа хаан хүмүүс одоо яаж мөнгө олдох юм бэ гэдгийг энэ ялгаатай байдал дээр нь тавьж харуулвал илүү ойлгомжтой бас сонирхолтой болох болов гэж бодож байна. За тэгээд яалтчгүй энэ хаатын сэтгэлгээ, бизнес сэтгэлгээ хоёр бол сэтгэлгээний хоёр туйлд байдаг учраас одоо бие биенийгаа үгүйсгэх хандлага бол угаасаа одоо бүр дээр үеэсээ л байсаар ирсэн. Бүр хэдэн зуун жилийн өмнөөс л байсан. Хаачин хаатын сэтгэлгээтэй хүмүүс болохоор одоо бизнес сэтгэлгээ болохоор одоо маш явцуу. Тэгээд одоо гуйлахчин хүн одоо өдөржингөө гуйлах угаад оройд нэг сохор зоос олж байгаа юм шиг. Ийм одоо маш их хөдөлмөр зарчаад өчөөхөн бага шиг болж яадаг. Ийм явуургүй сэтгэлгээ гэсэн маягаар доош нь хийж хардаг. За бизнес сэтгэлгээнийхэн болохоор хаатын сэтгэлгээг ерөөсөө ойлгодог. За ингээд би таныг одоо хаатын сэтгэлгээтэй хүн үү, бизнес сэтгэлгээтэй хүн үү гэдгийг ялбархаа ялгаад өгье. За ингээд бол би танаас одоо 3 бодлого асууя. Тэгээд та энд одоо хариулж чадчих юм бол хаатын сэтгэлгээтэй хүн, чадахгүй бол бизнес сэтгэлгээтэй хүн гэдээ өөрийгөө ойлгочих болно. Хэрвээ яг энэ бодлогыг тухайн үед бодож чадахгүй байсан ч гэсэн за энэ ямар ч байсан юм боломжтой ямар нэгэн гүйцэтгэх арга зам бол байж таараа гэсэн одоо сэтгэлгээ эрэлхийлэх тийм чих хандлагатай байх юм бол та одоо хаатын сэтгэлгээг сурах боломжтой. Өөрөөр хэлбэл одоо хаатын сэтгэлгээний мэдрэмжтэй ийм хүн байна гэдээ ойлгож болно. Хэрвээ тийм бол та миний одоо энэ ярих бичлэг эсвэл энэ номыг уншаад ч юм уу одоо хаатын сэтгэлгээг одоо бүрэн сурах боломжтой гэдгийг бас хэлье.